хөгжлийн бэрхшээлт гэдэг бас ажилдаа болгох тал дээр бас анхаарч хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. Соёлоо үр дүн гаргахын тулд хамтран сайхан ажиллая. За улсын их хурл бол хууль тогтоох дээд байгууллага, төрийн бодлого тодорхойлох дээд байгууллага. Засгийн газар бол гүйцэтгэх дээд байгууллага. Улсын их хурлын баталсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсөөлөлийг заасан байдаг. Энэ дээр л нэг жоохон асуудал яг ялангуяа одоо төсөв хилцэх хүртэл бид ярьдаг үүсэд байдаг. Нэг талдаа ажил хий гэдэг, нөгөө талдаа ажил хийх бололцоог нь хязгаарлаждаг. Тэгээ үүнээсээ болоод ингээд тодорхой орон зай дотор ажиллах хэцүү, ажиллахгүй хэцүү. Үүнийгээ бас нэг зөв зохицуулахдаа бас нэг эренб дараа зарчим шаардлага энэ дээр бас жоох алдах тал бас байдаг. Энийгээ зас залруулдаггүй. За дахиад дээрэс нь одоо юу гэдэг ажил хариуцсан албан тушаалтнууд нь заримдаа бас одоо асуудалтай хайнга хариуцлахгүй ханддаг. Гэх мэт одоос олон талын алдаанаас асуудлаас болоод төсвийн хилцүүлэг, төсөв батлах процесс үйл явц маань нэг тийм сайн л биш байгаа даа л да. Улсын их хурл одоо төсөв батлах одоо энэ хамгийн том ажил. Засгийн газар бас энэ төсвийг их хурл өргөмөл хамгийн том ажил. Урд нь одоо хамаагүй төсөв өргөн барьдаг байсан бол үнийг төлөвлөгөөн дээр суурилж, төлөвлөлтөн дээр суурилсан төсвөлт байх ёстой шүүгээд жилийн төлөв баталдаг болсон, үүн дээр суурлаа гэсэн. Гэтэл энэ маань хэрэгждэггүй. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар бүх зардлуудын тасаад ханаад ингэчгээд хязгаарлаждаг. Жилийн төлөвлөгөөгөөр бид нэ тийм үү төсвийн одоо урсгал зардал дотоодын нийт бүтээгдэхүүн 24-өөс хэтрэхгүй байх шүү дээ хязгаарлаждаг. Төсвийн доктортой байдлын тухай хуулиараа төсвийн алдагдал гадаад өрийн тааз хэмжээ энийг хязгаарлаждаг. Төсвийн хүрээний мэдэгдлэрээ бас тийм үү хөрөнгө оруулалтын хэмжээ, урсгал зардлын хэмжээ гэдэг бүгдийг хязгаарлаждаг. Тэгээ энэ хязгаар дотор нь жилийн төлөвлөгөөн дээр жишээ нь одоо юу гэдгийг төрийн албан агшийн оронтой 9 ор цомгдох гэдэг өгсөн засгийн газар цомгдголоо гэж ярина. Нэг иймэрхүү байдалтай яваад байна л дээ. Яг үүнтэй адилхан одоо юу гэдгийг тэгчээд одоо төсөв оруулаад тэгэхээр хөрөнгө оруулалт хийсэнгүү. Хөрөнгө оруулалт шийдэх ёстой, зам барих ёстой, сургууль барих ёстой, эмнэлэг барих ёстой. Энэ яац энэ хийгээч гээд. Цалин тэтгэл нэмээч гээд. Гэтэл урсгал зардал нь 24-т баригдах ёстой, 24 дотор л хязгаарлагдсан. Нэг ийм л байдалтай болчиход байгаа юм л та. Нэг талаасаа чөдөрлөчөөд ташуурдаад байдаг. Уул нь одоо чөдрийг авчаа ташуурдах юм бол арайч хурдан давхих бах. Чөдөртөө морч хол давхихгүй шүү дээ. Ингээд нэг бос туйлуудаараа засгийн газар чөдөрлөчөө дээрээс нь одоо юм шийдгээ ташуудаад байгаа ч тавихгүй л дээ. Нэг иймэрхүү байдал бид нэр орчод байгаа. Тийм болохоор улсын их хурл дээр энэ засгийн газрынхаа чөдрийг авах нэг хязгааруудаа тэгээд ташуурдах энэ юм аа нэг сайн хийгээд энэ одоо төсөв хэлэлцэж байгаа үед яг юунаасаа болоод юу нь болохгүй байгаа юм. Ямар асуудал байгаа юм, ямар шийдэл байгаа юм. Энийг шийдснээр ямар үр дүн гарах юм, ямар ач холбогдолтой юм. Гэдгээ нэг тодорхой бүгдээрээ хард сайхан тойрч суугаад их хурлаараа засгийн газраараа энэ төсөв хэлэлцэж байгаа үед ингээд нэг алдаануудаа засчвал яасан юм бэ? Олон жил ярьсан алдааг өнөөдрийн шин 126 засмаар байна. Бас шинэ уур амьсгал орж иж талархаж байгаа. Тийм болохоор энийг л одоо нэг жилийн хугацаанд суралцлаа. Ойлголоо. Одоо бүгдээрээ энийг засаад нэг урагшаа хараад явах дээр энэ төсвийн хэлэлцүүлгүүд маань болоосоо төсвийнхаа одоо хэлэлцэх шийдээд дараагийн хэлэлцүүлгүүдээс энэ алдаанууд хамттан засаад ганцхан төсөв биш. Төсөвтэй холбоотой нэг талаас нь хязгаарлалчаад нөгөө талаас нь тийм үү чөдөрлөчөө ташуурддаг. Энийг л одоо бас нэг хамт нэг шийдчих юмсаа. Энийг бас гişүүд анхаараасаа л гэж хүсэж байна. Баярлалаа.